Ухаарал хүчээр сэлбэх урам зэргийн үгс нэвтрүүлэг эхэлж байна. Библийн хамгийн богино ишлэлүүдийн нэг бол цагийг авар. Хүмүүс бид цагийг дэмий өрсөндөө санаа зовдөггүй хэрнээ өөрт чухал хэрэгцээтэй зүйлсийг түрхүүлэх болоход маш их бухимддаг. Тэгвэл өнөөдрийн нэвтрүүлгээр цаг хугацаанд төвчээртэй хандах нь ямар чухал болохыг суралцах болно. Бурхныг төвчээртэйгээр хүлээж байсан цаг үе танд байдгүй. Удаан хугацааны турш залбирсан ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бахил байдгаараа. Бурхан миний залбиралд хурдан хариулаасай гэж хүлээсээр. Ер нь залбирлыг мань сонссон юм болов уу гэж эргэлзэж сүүлдээ та бурхан юм бол яагаад миний залбиралд хариулахгүй байгаа юм бэ гэж гомдлж эхэлнэ. Харин Библийн тал дээр гэрэл гэгээтэй хариултыг бидэнд өгдөг. Жишээлбэл Ром 8:25-д харин бид харагдахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийг төвчээртэйгээр хүлээдэг. Мөн залбирлын хариулт тэр даруй ирэхгүй байх үед та нар Бурхны хүслийг биелүүлээд амлагдсныг хүлээж авахын тулд та нарт төвчээрх хэрэгтэй гэж Еврей 10:36-д хэлсэн байдаг. Та энэ хоёр ишлэлд байгаа нэг үгийг анзаарсан байх. Төвчээр, төвчээртэйгээр. Бидний дуртай үгс гэж би л хувьдаа бодохгүй байна. Ихэнх хүмүүс төвчээртэй байхыг нэг их хүсэж дурлаад байдаггүй. Тэгвэл бид яаж төвчээртэй болох вэ? Библиэд учир нь зовлон нь төвчээрийг бий болгодог гэжээ. Зовлон би залбирлынхаа хариултыг л аммаар байхад дахиад дээр нь асуудал нэмэх хэрэгтэй гэж юу? Харин үнэндээ бид Бурхны цаг биднийхээс өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Илч Петрийн талаар хайртууд минь эзний хувьд харин нэг өдөр нь 1000 жил мэт, 1000 жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг гэсэн байдаг. Тиймээс Бурхныг төвчээртэйгээр хүлээ. Дуулал 37-гийн 7-д эзэн дотор дуугүй байж түүнийг төвчээртэйгээр хүлээ гэсэн бол дуулалын өөр нэг хэсэгт тийм ээ эзнийг хүсэн хүлээгтэн хэмээн тавтан хэлжээ. Миний нөхөр надад хонгор минь тайван бай. Бурхан эртдэхгүй. Гэхдээ хизээч оройтхгүй гэж хэлдэг юм. Бурхан үргэлж яг цагтаа үйлддэг. Учир нь Бурхан бол итгэмжит билээ. Түүнийг хүлээгчд нь бүгдээрээ өрөөгдсөн ажээ. Исая 30:18. Нэвтрүүлэг маш чухал байлаа. Бурхан бол сайн, тэр үргэлж сайн гэж нэгэн магтан дуун дээр дуулагддаг. Та түүнийг хүлээж чадвал таны хувьд ч тийм байх болно. Дараагийн нэвтрүүлгээр шинийг суралцтлаа. Түр баяртай. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг